За сайн уу? Англи хэлний нийтлэг дүрмийн алдаа 3. За өнөөдөр бүгдээрээ нийтдээ 3 дүрмийн алдаа харцгаая. Та бүхэн эхлээд алдааг нь болоорой. Дараа нь би засаж хэлье. Эхнийх нь She can to swim. За энэ дээр болохоор can гэдэг үглэг орсон байна шүү дээ. Can гэдэг үглэгийн араас ерөөсөө to авдаггүй. Тэгэхээр энийг яаж засах вэ? She can swim гэж хэлэх нь. Тэр сэлж чаддаг. Хоёр дахь нь I have 25 years. За энэ үйлбэрийн утга нь болохоор би 25 настай гэж хэлэх гэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ I have биш I am 25 years old гэж хэлнэ. За гурав дахь нь there is 5 apples. Энэ үйлбэрийн алдаа нь юу вэ? За энэ үйлбэр нь тэнд 5 алин байгаа гэж штэ. Олон тоон дээр бичигдсэн байгаа учраас there is гэдгийн олон тоог нь авна гэсэн үг. There are 5 apples гэж бичих нь зөв байгаа. За тэгээд дараагийн имчилгээр уулзцгаая. Баяртай.